Монгол орны онгон дагшин байгаль сүрж авсан туусын дундуур сунай тэлрүгэлжиж амьдралыг амьдралтай холбох энэ зурвасыг бид автозам гэж нэрлэдэг. Дэлхийн хуурай газрын бараг 1% тэнцэх хэмжээний газар нутагтай Монгол оронд одоогоор 14970.5 км урт улсын чанартай автозам бий. Монгол улсын автозамын сүлжээний 7863 км автозам нь асфальт бетон хучилттай автозам байдгийм а. Энэ автозамыг мянган замчид маань өдөр шөнийг өртөөлөн, цаг хугацааг дамнуулан, өөрийнхөө гэр бүлээс хол байж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байж бүтээдэг юм а. Энэ болоо зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын барилга угсралтай хяналтын төвийн мэргэжилтнүүд. Тус хилцсэн хяналтын инженерүүд Монгол орны өнцөг буланбарт баригдаж байгаа зам гүүрийн барилгын ажил дээр хяналт тавин ажилладаг. 2025 онд Монгол орны хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховдоо, Говьалтай гээд алс баруун хязгаараас эхлээд нийслэлтэй хаяа хатгсан Төв аймгийн нутаг дэвсгэрт гээд нийтдээ 20 төслөөр 600 гаруй км автозам шинээр барьж байна. Энэ бүхэнд тус үйлдвэрийн газрын хяналтын инженерүүд ажиллаж байдаг юм. Төв аймгийн Угтаал цайдам Цээл Заамар сумдыг холбосон 122.4 км хатуу уучлалтай автозамын барилгын ажил одоо энд явагдаж байна. За энэ зам дээр зам тээврийн хөгжлийн төвийн төрийн өмчит үйлдвэрийн газар зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээ гэдэг нь юу гэхээр одоо батлагдсан зураг, төсөв, техникийн шаардлагын дагуу техник технологийн чанарын хяналт тавьж ажиллаж санхүүжилтийг баталгаажуулах юм үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм аа. За одоогоор бол зам тээврийн хөгжлийн төвийн инженерүүд энэ дөрвөн багц ажил дээр дөрвөн баг болоод техник технологийн хяналтыг газар дээр нь бол байнгын хяналт тавьж ажиллаж байна. Мэргэжил болгонд өөр ингэсэн жаргал зовлон бол байдаг. Тэглээгээд одоо бид нар ийм байна, тийм байна гэж бас ярьж болохгүй. Одоо бид хийхгүй бол өөр хэн хийх вэ? Тийм учраас одоо ингээд аль болгоны хүйтэн нойд нь халаал, халуунд нь халж хүйтэнд хөрж замчтайгаар мөрөг зэрэгцээл ажиллаж байна. Тэгэхээр бид нар бол хавар бол газар хэсгээр л гардаг. Намар одоо ингээд газар хөлтөөр буудаг. Ийм л мэргэжлийн онцлогтой хүмүүс байгаа юм аа. Зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд баг хангай хөшигийн хөндийн салбар төмөр замын барилгын ажилд хяналт тавин ажиллаж байна. Эх орны томоохон бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрэн оруулж байгаа залуус халуунд халж, хүйтэнд хөрж, цаг наргүй ажиллаж байгаач дотроос өргөлөх хүсэл мөрөөдөл багтам ажлын амтанд сэтгэл хангалуун байна. Баг хангаас шүшгтийн үндийн чиглэлийн 87 км төмөр замын суурь бүтээцийн ажил дээр замын инженер хиймэл байгууламжийн инженерийн талаас ухмал даалан болон одоо төмөр бетон хоолойн ажлууд дээр мэргэжлийн компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын үе шат болгон дээр нь хяналт тавьж зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа. За автозам болон төмөр замын онцлог нь одоо доод суурь бүтээц нь ер нь бол ижил төстэй боловч дээд бүтээц нь автозам нь бол хучил гэдэг мэдээж машин техник явах зорилттой үе явдаг болвол төмөр замын хувьд одоо дэр бетон, зам төмөр гээд галт тэрэг явах ер нь зорилттой гараа ер нь өөр онцлог юм аа. За одоо яг бидний зогсож байгаа хэсэг бол энэ төсөл дээр хамгийн гүн ухмал нь 36 метрийн гүнтэй. Одоо ерөнхийдөө бол ухмалын ажил нь дуусаад одоо доотлохын далангийн хучилтын ажилдаа орсон байгаа. Энэ төслийн хэмжээнд 5 байршилд төмөр бетон гүүрийн байгууламж байгаа. Гадны ямар ч тийм гүйцэтгэгч компани байхгүй. Дотоодын аж ахуйн нэгжүүд бүгдээрээ өөрийн 100% хүчин чадлаараа ажиллаад Монгол улсын хэмжээнд ийм өндөртэй, ийм шинэлэг технологитой гүүр баригдаагүй. Одоо анх удаага баригдаж байна. Миний өөрийн хувьд бол хөгжлийн төвийнхаа нэрийн өмнөөс энэ төсөл дээр зөвлөх үйлчилгээ буюу өдөр тутмын технологийн хяналт хийж гүйцэтгэж байгаадаа би өөрөө бахархалтай байгаа. Энэ дэлхийд бүтээн байгуулагдаж байгаа технологи, байгууламж бүхэн инженерийн ухаан гараар бүтдэг. Алсыг ойртуулж, амьдралыг холбодог автозам, он цаг, орон зай, гадны хүчин зүйлийн нөлөөгөөр илэгдэж эвдэрч байдаг. Илэгдэж эвдэрсэн автозамыг сэргээн засварлах, арчлан тордох нүсэр агаад тун чухал ажлыг зам тээврийн хөгжлийн төвийн автозам ашиглалтын хилцээхэн зохион байгуулж, техник технологийн хяналт тавин ажилладаг юм. Манай зам тээврийн хөгжлийн төвийн бүс нутаг хариуцсан инженерүүд болон орон нутагт авто замын засвар ажлын байгууллагууд бол өвөл
зун, хавар, намар жилийн дөрвөн үйлрэлт нь автозамаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэл болон автозамаар зорчиж байгаа иргэд тээвэрчдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг Монгол Улсын автозамын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах энэ үйлсэд өөрийнхөө дуртай сонирхсон мэргэжлээр ажиллаж байгаадаа бол бахархдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас аавынхаа мэргэжлийг эзэмшээд ингэ явж байгаадаа бас их туйлын сэтгэл хангалуун байдаг. Олон улс усан чанартай автозамыг хариуцагч 29 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс 20 аж ахуйн нэгж нь болохоор Азцааны ихтгэл буюу төрөмж төвцөөд компани, 9 байгууллага нь болохоор зам тээврийн яамтай гэрээ байгуулан жилдээ хариуцагчаар ажилладаг байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд дээр манай бүс нутаг хариуцсан хяналтын инженерүүд байнгын шуурхай удирдлагаар хангах талбай дээр нь зөвлөгөө өгч ажилладаг байгаа. Олон улс болон улсын чанартай 14,836 км автозам байдаг. Үүн дээр автозамын ашиглалтын бүс нутаг хариуцсан 8 инженер маань арчлалт, урсгал цэсврийн ажил, ээлж цэсврийн ажил, гинтийн хүчин зүйлээс хамаарсан ажил гэсэн юм 3 төрлийн ажил дээр бүс нутаг хариуцсан хяналтын инженерүүд маань одоо орон нутагт одоо жилийн 4 үйлрэл харгалзахгүйгээр орон нутагт одоо ажилладаг байгаа. Автозам болоод гүүрийг барихад лабораторийн шаардлага хангасан материалаар барих асуудал хамгийн чухал байдаг. Зам тээврийн хөгжлийн төв төрөмжт үйлдвэрийн газрын харьяанд Монгол Улсын автозамын төв лаборатори харьяалагдж байдаг. Энэ лаборатори 2003 он, 2006 он, 2010 он, 2014 он, 2016 он, 2020, 2024 онуудад стандартчил хэмжилт зүйн газраар итгэмжлэгдсэн байдаг юм а. Манай лаборатори нь Итали, Англи, Солонгос улсын өндөр найрамдчилттай багаж тоног төхөөрөмжийг ашиглан 11 төрлийн дээжинд 104 үзүүлэлтээр сорилтуулж хийж гүйцэтгэдэг. Замын чанар материалын чанар лабораториос гэдэг бас нэг юм ураа үг бас үеэс үе дамжин ирсэн замын байгууламжид ашиглагдаж байгаа материалуудыг олон улсад мөрдөгддөг стандарт нормын хүрээнд бүгдийг туршиж шинжилэн үр дүнг одоо захиалагч байгууллагт хөрвүүлэн ажилладаг. Зам тээврийн хөгжлийн төвд урт нэртэй нэгэн хэлтэс бий. Энэ бол бодлогын хэрэгжилт, зураг төслийн магадлал, стандарт норм нормативын хэлтэс юм. Нэрийг нь хэлэхэд урт шигээн хийдэг ажлыг нь ойлгоход ярвигтай. Өдөржин компьютерийн ард толгой өндийлгүй суудаг энэ хэдхэн хүний гараас ямар чухал баримт бичгүүд гардаг гэж. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 189 дугаар тушаалаар зурцлалтын баримт бичигт магадлал хийх эрх манай төвд анх шилжиж ирсэн. За энэ хүрээнд бол бид үйл ажиллагаа автозам, замын байгууламж, гүүр болон аэродром, төмөр замын зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагад энэ үйл ажиллагааг зохион байгуулснараа бол зурагцлын боловсруулах чанар стандартын шаардлагат бол тодорхой хэмжээр ахис төвшил гарсан. Нийт замын байгууламж, төмөр зам, аэродромын зураг төсөлд нийт 2529 зурагцлын магадлалын үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж захиалагчид нь хүлээлгээ өгсөн байна. Норм нормативын сангийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд нийт 87 арга хэмжээ тусгагдан батлуулсан байна. Удирдах зөвлөлөөрөө. За үүнээс 45 нь бол он дамжин хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, 32 нь бол шинээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, мөн үйл ажиллагааны 10 төсөл хөтөлбөрүүдийг тусган батлуулсан байна. Энэ машиныг Рамдас гэдэг. Монгол улсын хэмжээнд энэ машин ерөөсөө хоёрхан ширхэг байгаа. Нэг нь зам тээврийн хөгжлийн төв төрөмжт үйлдвэрийн газарт, нөгөө нь нийслэлийн замын хөгжлийн газарт. Энэ машин замын гадаргуу дээгүүр явж замын гадаргууны мэдээллийг маш наривчлалтайгаар тогтоож мэдээллийг өгч байдаг. Энэ машин одоо замын хөгжилд бол одоо хэр нөлөөтэй вэ гэвэл одоо юу гэж хариулах вэ та? За замын хөгжилд бол замын чанар байдлыг бодитоор хэмжиж тайлан дүгнэлтийг гаргана. Яг ямар зам дээр ямар хэмжээний хөрөнгө шийдвэрлэх вэ гэдгийг яг наривчлалтайгаар гаргаж өгнө. Гуравт бол аюулгүй доктортой автозамын сүлжээг бий болгоно. Хөрөнгө материалын тооцоо гаргаж өгнө гэдэг чинь маш чухал юм байна, тийм ээ? Яг эвдэрлэгийн ийм байна. Гэхдээ энд ийм хэмжээний материал хэрэгтэй гэдгийг бол одоо бас гаргаж байна. Тоо хэмжээг нь гаргаад энэ дээр яг ийм эвдрэлтэй учраас энэ зам дээр яг одоо жишээ нь
урсгал зардал юм уу, их засвар юм уу, урсгал засвар юм уу эднийг шийдэж өгнө гэсэн үг. Авто замын салбарын хөгжилд эрдэм шинжилгээ, судалгаа, инновац, ус агаар мэт чухал байдаг. Судалгаа шинжилгээ нь авто замын чанар, насжилт, эдийн засгийн өргөөж, аюулгүй байдлыг сайжруулах үндэс суурь нь болдог. Авто замын уур амьсгал, инженери геологийн нөхцөл, хөрсний бүтэц бүрэлдэхүүнээс хамаарч үр ашигтай, чанартай авто зам барих, төлөвлөхөд чиглэсэн орчин үеийн шин технологиудыг нутагшуулах, олон улсын ололт амжилтуудыг нутагшуулах, дэвшилтэт технологиудыг судлахад авто замын чанарыг дээшлүүлэх, материал сонголтонд хариулт өгөх, шинжлэх ухааны судалгааны ач холбогдлыг зохих ёсоор үнэлэх нь чухал юм. 2024 оноос бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар K-Smart авто замын дижитал удирдлагын системд суурилсан улсын чанартай авто замын цахим тогтолцоог нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна. 2026 онд энэ төслийн эхний дижитал хяналтын технологиуд нийлүүлэгдэнэ. Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн хэлтсэн салбарын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж, шинжлэх ухаан технологийн сэтгүүлийг эрхлэн хэвлүүлдгээс гадна авто замын хөдөлгөөний эрчмийн тооллого, хар цэгийн судалгаа, хөрөнгийн менежмент, авто замын орон зай мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг олон чухал ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. K-Smart дижитал удирдлагын системд суурилсан авто замын менежментийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. За энэ нь болохоор дэд бүтцийн салбарын төлөвлөлтийг оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг эрэмблэх, за тэдгээрт оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэх, тэгээд дээрэс нь эдийн засгийн ач холбогдлыг нь тооцоолж эрэмблэх ажлыг гүйцэтгэдэг систем аамаа. Авто замын уур амьсгалын нөхцөл байдал, инженер геологийн нөхцөл байдал тохируулан авто замын хучилт дээр үүсэж байгаа эвдрэл хагарлыг газар дээр нь тодорхойлоод тодорхойлсныхаа үндсэн дээр тухайн газарт зориулсан засвар арчилтын төлөвлөгөөг оновчтой төлөвлөнө. Тэдгээрт зориулсан хөрөнгийн хэмжээг тодорхойлох. Энэ хөрөнгийн хэмжээнээс шалтгаалаад эдийн засгийн үр ашгийг нь тооцоолоод эренбэлж гаргаж ирдэг. Дижиталар буюу яг цаг тухайд нь тодорхойлдог. Гараа онцлогтой систем байгаа. Жолооч та нийслэл хотоос гарч хөдөө орон нутгийг зорихдоо олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг тодорхой цэгүүдэд төлдөг. Монгол улсын хэмжээнд төлбөр авах цэг 33 байдлыг. Энэ цэгүүдийн үйл ажиллагааг тасралтгүй жиг хангах үүрэг мөн зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчт үйлдвэрийн газарт хамаардаг. Сүүлийн 2 жилийн дотор 33 төлбөр авах цэгийн 11-ийг бүрэн сахимжуулаад байна. Бэлэн мөнгөний харилцаатай байхад тухайн тээврийн эслэн 1-2 минут төлбөр авах цэг дээр зарцуулдаг байсан. Захимжуулснаар уг хугацаа 2-3 секунд болж богиносон. Энэ нь тухайн төлбөр авах цэгээр нэвтрэхэд түгжрэл үүсгүй саадгүйгээр нэвтрэх нөхцөл болцоог иргэдэд олгосон байна. Төлбөр авах цэгт төвлөрсөн мөнгө Монгол улсын авто замын санд төвлөрч эргээд зам барилга, засвар арчлалтын зардалд ашиглагддаг. Мөн тус хэлтсийн маш чухал нэгэн үүрэг бол улсын чанартай авто замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жин тоннд хяналт тавьдаг ажил юм. Энэ өрөөнд тус төвийн захиргааны хэлтсийнхэн ажилладаг. Зөвхөн энэ өрөөнд суудаг юм шиг хэдий ч Монгол орны өнцөг болон бүртээ зам барилгын ажил, засвар арчлалт, хяналт судалгаа шинжилгээ хийж яваа инженер техникийн ажилтан албан хаагч бүрийн ард захиргааныхан явж байна. Энэ хэлтэс бол байгууллагын өдөр бүрийн эмх зэгц, дэгж журам, амьд хэмнэлийг тасралтгүй хадгалан хөдөлгөгч хүч юм аа. Усын цэвэр мэрэгж байгаа ажлууд дээр л манай байгууллага бас зөвлөх үйлчилгээ, техник технологийн хяналтыг хэрэгжүүлж байгаа ажилтдаг. Ерөнхийдөө бол зурагчлалаас нь ахгуулаад тухайн замын ажлыг барих, ашиглах, ер нь иж үрдлээр нь манай байгууллага бол бүхий л одоо үе шатанд хийгддэг ажлыг бол цогцоор нь авч өгдөг онцлогтой байгууллага л та. Манай байгууллагын нэрэнд хөгжлийн техник сайхан тод үг бол байдаг. Авто зам нь өөрөө хүмүүсийг амьдралыг холбодог хөгжлийг бүтээгч юм дэд бүтэц байдаг. За энэ хүү дэд бүтцийг бүтээн байгуулахад шинжлэх ухаан тулгуурсан нөр их бүтээн байгуулалт бол өрнөдгөө. Авто замын тухай хуулийн 11-р зүйл заасан үндсэн чиглэлийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд өнөөгийн байдлаар улс орны өнцөг болон бүрт хэрэгжиж буй бүхий л авто замын төсөл арга хэмжээ, засвар арчлалт, шинжлэх ухаан судалгааны ажилд
гар биеийн оролцож явж хагаад талархаж явдаг. Энэ жил Баханга хөшгтийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дээр техник технологийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан. За энэхүү төсөл арга хэмжээ маань манай байгууллагын хувьд шинэлэг, за нэг шат агсан төсөл арга хэмжээ болж чадсанараа онцлог байсан. Авто замын салбарын үе үеийн инженер техникийн ажилчид, замчид, үйлчилгээний ажилчид, за мөн зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчт үйлдвэрийн газрын хамт олон та бүхэндээ авто замын салбар үүсч үзсний 96 жилийн баярын мэндийг дэвшүүлье. Жолооч нарын итгэлтэй гар автомашины хүрдийг атгаснаар бид ажил амиач тэдэнд даатхан хүрэх газар руугаа зориудаг. Үйлчлэгчийн хөдөлмөрч гар халуун сэтгэлийн элчээр бид цэвэрхэн тохилог сууж ажиллаан тайван хийдэг. Санхүүгийн албаныхан бол байгууллагын итгэл, тогтвортой байдлын хамгаалагч. Байгууллагын бүх зүйл эмх цэгцтэй бүрэн бүтэн байж ажил урагшилна гэдэг. Энэ байгууллагаар угссан хөдөлмөрч хүн бүрийн ням байгаар үнэнч сэтгэл ажиллаж байгаагийн илэрхийлэл билээ. Хасралтгүй хөврөх амьдралын урсгалд та бид аав ээж лүгэн хайртай дотн хүмүүс лүгэн ажил руугаан амьдрал руугаан зөвхөн автозамаар л зорчиж хүрдэг шүү дээ. Автозам гэдэг бол мянган хүмүүсийн хөдөлмөр бүтээл халуун дулаан сэтгэлээр бүтдэг зүйлээ. Энэ их ажлын манлайд нь явдаг зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчт үйлдвэрийн газрын хамт олонны ажил үйлсээс та бүхэндээ цугсхан үзүүлэхэд ийм байна. Алтан шар замын хишиг буян та биднийг ашид мөнх ивэх болтугай.